За сая юу болсон юм бэ штэ дараагийн явган замын төлөвлөгөөг оруулах гэсэн баяр дарга оруулуулаагүй хассан гэд тайлбар орж ирж шүү. Тэгээ энэ дээр стратеги төлөвлөгөө оруулах чийсэн 10 энэ удаа оруулахгүй гэж хассан гэд замын газраас тэгж байна. За ингээд 11 сард оруулаад шийдэж чинь үсттэй чухал шүү. Хоёрдугаар тамхины тухай хууль дээр манайхан ажлын хэсэг гаргаж одоо балагдаагүй байгаа дээр томтой ажиллах зүг байна. За үүнийг протокол тусгаарай. За дээр нэмээд энэ эрүүл мэндийн яамтай би яагаад энийг давтаж ирээд нөхлөөр зэрэг яг үнэхээр энэ 3 дугаар шатлалын эмнэлгүүд дээр их нялхас дээр халдварт хавдар дээр үнэхээр үйлчлүүлж байгаа иргэд маш хүнд байдалтай үйлчлүүлж байна. Тэгээ энийг эрүүл мэндийн яам хариуцна гэдээ хайж болохгүй. Бид ч гэсэн үүнд анхаарах хэрэгтэй. Манай нийгмийн хороож гэсэн очиж хоёр зүйл ярмаар байгаа. Нэг бол бид иргэдийнхээ өмнөөс эрүүл мэндийн яамд энэ асуудлуудыг зэгцэлж аятайхан болгоо. Иргэд тэнд хүнд өвчтөе хүнтэй очичоод гадаа нь хүлээж байгаа байдал, сэхэнд үүдэн сахиж байгаа байдал маш хүнд штэ. Өвөл хүйтэнд орох гарах газар олдохгүй нэг дөрөө шахагдаад барилга байшин хүнд сайжруулах гэдэг шаардлага тавья. За тэгээд дээр нь энийг богино хугацаанд яаж сайжруулах тал дээр хамтран ажиллах юм ажил зохион байгуулъя. Энийг ерөөсөй орхиж болохооргүй байна. 1-2 дугаар шатлалын эмнэлэг дээр бид боломжийн анхаарсан. Гол энэ асуудлууд дээр манай хариуцсан хэлтсүүд анхаарч ажиллах шаардлагатай байна. За бидний одоо өнөөдрийн энэ хилцэж байгаа асуудлууд ингээд асуултанд тодорхой бус хариулж ийн энтергээд янз бүрийн байдлаар одоо санал дүгнэлтүүд төлөөлөгчөөс гарч байна. Энэ асуудал дээр баяраа даргад би хэдэн санал хэлмээр байна. Баяраа дарга ийм юм байна. Бид байж та одоо энэ хурлын дэг өөрөө одоогоос хэдэн жилийн өмнө бид бараг дүүргээс ч бага төсөвтэй хөрөнгө оруулалт ийм байх үед хилцэжсэн дэг ерөнхийдөө зарчмын үед бараг өөрчлөгдөг яваад байгаа. Гэтэл өнөөдөр бид юу тэр үеийн чинь хэдэн 10 их 80-ийн асуудлуудыг ингэж хуумгаа явж болохгүй. Асуудлууд маш түүхий орж ирж байна. Тэгэхээр иргэдийн хурал өөрөө ажиллах ажиллагаандаа энд нь тохируулж хурлаагаа тгийг янзлах хэрэгтэй байна. Ажлын хороодын хурлыг өдөр нь бид нар ямар ороо бүтвчтэй одоо авчираад нэг удаа цуглуулад одоо яриад гарын үсэг зураг нь эцэст нь энэ асуудлууд бид бүгдээрээ өөрсдөө уучраач ойлгохгүй баталж гарын үсэг гар өргөх асуудал зөндөө болоод байна шүү дээ. Ингэж хуумгаа хандаж болохгүй. Ингэж хэдүүлээ энэ засаг дарга түүний газар хэлцийг балдаж болохгүй. Биднэрт найдаад шүүгээд тунгаагаад үг гэж өгөхөр зэрэг хэдүүлээ ингэж хуумгаа асуудалд хандмааргүй. Энэ дэг журам дээрээ жоохон өөрчлөлт оруулаач. Их хурл дээр байнгын том парламент тэнд нэг хууль ороод хэдэн сар болдог үлээ би тэгэх гээгүй. Гэхдээ том хөрөнгө оруулалтын ийм асуудал дээр бид нар 10 хоног 14 хоног ажлын хэсэг 2-3 удаа хуралдаж төлөөлөгчөөр энэ асуудлууд руугаа орох болцоогоор хангах ийм дэгд өөрчлөлт оруулж би дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Халдар даргад би хэлсэн. Одоо хэдүүлээ маш олон тогтоол гаргацсан. Энэ дээр манай иргэдийн хурлын одоо сандаг сүрэн сэмжид мад хяналт тавихыг үүрэг болгосгоо гэдээ баахан тогтоол гарсан. Очоод харахаар манай иргэдийн хурал дээр хяналт тавьж оруулж ирэх бүтэц байхгүй шүү дээ. Тэгэхээр яах юм? Аудитын том компанид өгч асуудлыг хяналт дүгнэлт хийж энэ иргэдийн хурал танилцуулах ийм шаардлага үүсэж байгаа байхгүй юу? Одоо маш том шийдвэрүүд гарч байна. Энэ чинь нэгж газар болгон дээр хэрэгжилт нь ямар байгааг хөндлөнгийн аудит хийж орж ирээд иргэдийн хурлын төлөөлөгчид мэдээлэл өгөөд бид энд тэрийг ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй дотоод аудитаар тамийн газрын хянуулсан төгнөлтөөр бид энд юу ярих вэ? Иргэдийн хурлд ангаараад аудит хийж чадахгүй байхгүй. Тэгээ ийм асуудлуудаа бид энд шийдэхгүй бол сүүлд нь энэ олон их 80-ийн энэ хотын олон иргэдтэй холбоотой асуудлуудыг хөнгөн хуумгай шийдээд хэрэгжүүлж байгаа засаг дарга бусад байгууллагууд нь дөрвтэй тус нэмэр болсон юм байхгүй. Иргэдийн бодиттой дуу хоолой болсон юм байхгүй. Ингэчвэл туйлын харамсалтай юм байна. Тэгэхээр ийм хэдэн саналыг яаралтай хэдүүлээ 1 жил болчлоо. Оноос өмнө шийдвэрлээд ингээд өгөөч. За тэр нийгмийн салбар дээр эх жилийн төсөв дээр хэдүүлээ жоохон анхаарч юм нэмж тавья. Богино хугацаанд өөрчлөлт оруулах ажлууд руугаа орж иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хүч бүтээн байгуулалтаас гадна ийм ажлууд дээр орж тавь. Энэ юуны 24-өөс 28 оны ажлууд дээр энэ ажлуудыг нэг жоохон тусгаад ингээд өгөөч гэсэн ийм саналууд.